Жишээлбэл одоо хүнд ажил хийж байгаа хоол гадуур хоолж байгаа бол гадуур явдаг бол тэнцэнээсээ тунаага аваа явчих. Хоолноос хоол холбоодох юм бол дундуур нь тэр хийж үл дарж одоо бид чинь ингээд нэг тий цоо шишээ чи протеин бар гэдэг чинь сломслахтай ажлынхаа тэр нэг жижиг нэг төхөөрөмжтэй олоод тавьсан. Тэгээ тэрэн дээр нэг бас жоохон тасгал өдр хийдэг. Тэгээ би ч нөгөө хөөрхөн бас нусаад жоохон яриад идэв шиг шүү дээ. Яриад ашиг байдаг шүү дээ. Яриад ашиг байдаг шүү дээ. Тэнгүүт чинь үгүй ингэ чангалаа ахаад байлаа. чангалаас унглаад тасвал чангал болно. Сайн байцгаана уу Солонгосын монголчуудын подкаст Unicast энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За өнөөдрийнхөө зочноор маш онцгой зочинг урьж оролцуулсан байгаа. За олон улсын хэмжээний мастер тийм ээ. Мөн IFBB-гийн про тамирчин, про тасгалжуулагч. Одоо мөн Мистер Олимпиагийн тайзнаа анх удаа гарсан монгол тамирчин. За мөн одоо хувийн дасгалжуулагч, коуч, юу юм бэ? Тренер тэгээ бүхий л маш олон гоншинтай ийм мундаг хүнийг өнөөдөр бас урьж оролцуулж байгаадаа түлийн баяртай байна. За баярлаа. Тэгээд таныг аль талаас нь оролцуулсан бас баярлаа. Аль талаас нь ингэ танилцуулах хэрэгтэй юм бэ? За ерөнхийдөө бол олон улсын хэмжээний мастер, мэргэжлийн про тамирчин, ас одоо сая мэргэжлийн про дасгалжуулагчны сертификат авсан. Тийм юм байгаа. Ерөнхийдөө спортын тал дээр одоо энэ бодибилдингийн салбарт ерөнхийдөө нэлээд дээгүүр явж байгаа л гэж байна. Тэгэл яг юу л олон улсын Мистер Олимпиагийн 60 дахь удаагийн тэмцээнд хамаа орсон. Хамгийн анхны тамирчин. Тийм Монголоос анх удаага Монгол тэр Мистер Олимпиагийн тайзан дээр гарсан. Энд чинь дэлхийн олимпиадтай л адилхан биз дээ тий. Яг бодибилдингийн олимпик гэсэн үг үстэй тий. Тий. Ноён оргил гэсэн хамгийн дээдлийн. Тинчээ Монгол хүн гарч үзээгүй жаад өнгөрсөн жил анх удаага уянгаад бит хоёр 24 онд тий гарсан байгаа. Гайхалтай. Тэгээд одоо ийм мундаг хүн яг Солонгост монголчуудад ямар хэрэгтэй? Яагаад Солонгост монголчуудын подкастт сууж байгаа юм бэ гэж бас хүмүүс гайхаж магадгүй тий. Тэгэхээр ган тулга бүтэн нэр нь тийм ээ гана гэдээ явчихдаг. Ганаг явчихвал шүү дээ. Гана бороо тамирчны маань бодлохлоор Солонгос улсад бас амьдарч ийсэн туршлагатай. Мөн Солонгост бол маш олон тэмцээн уралдаанд бас орж исэн. Солонгос багштай, Солонгос шавнартай байх тий. Би тийг сонсон. Тийм болохоор бас манай подкастад урагдах хэвээр эрхэм зочны бол нэг мөнөө гэж бодож байна. За сүүлийн үед одоо яг Солонгост ирсэн байгаа шалтгаан нь болохоор Солонгос тэмцээнд оролцсон байгаа. Тийм сая хагасаа өдөр Monster Gym гэдэг тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсон байгаа. Оо баяр хүргэе. Олон улсын мэргэжлийн про тэмцээн болдог байхгүй. Тэндээс олон орны тэмцээн тамирчид ирээд ерөнхийдөө Японы тамирчин 1 дугаар байранд ороод 2 дугаар байранд би орсон байна. Энэ тэмцээн бас нөгөө түрүүс нь Мистер Олимпиад орох хэрэгтэй тийм. Ердөөсөө бид нар ч одоо ердөөсөө про тамирчин чинь бүгдээрээ ердөөсөө нэг л зорилготой. Нэг л тэмцээнд орох ёстой. Про тамирчид бол нэг про тамирчтайгаа орсон үзэлт тэмцээнд орох ёстой. Өөр тэмцээнд орох юм бол миний про карт өгчөнгөө болох гэсэн. Оо тийм үү. Тий, одоо энэ тэмцээнд дээрээс орчлохгүй шүү дээ. Янз янзын тэмцээнд бол орчлохгүй. Ердөөсөө одоо NPC-гийн дүрмээр заагдсан про шоунуудад одоо ингээд тэр гээд оногдсон. Тэр улсад тийм тэмцээн болно гэд оноолтон заагталтай байгаа. Одоо жишээлбэл он гарлаа бол 5 гарчдаг. Дөнгөд тэр тэмцээнд орох тэмцээнд заагдсан тэмцээнүүд л орох хэвээр. Тэнгүү тэмцээнд орох тэмцээнүүдтэй хүмүүс бэлтэн тэр хугацаагаа тааруулж бэлтэн. Тэгээд тэмцээнд хэлбэг нөр. Тэгэхээр нэг оронд одоо хичнээн орны ямар ч улсын тамирчид ирэх боломжтой. Тэгээд 7 хоногийн өмнө ийм тамирчин ийм тэмцээнд орох орлоо гэд бүртгэл нь хагдаад зар нь тавигддаг гэсэн. Тэмцээний нөгөө зураг постерыг харсан л та бүр юу юм бэ? Хүмүү хөшөө юу гэдэг. Айхтар хүмүүс орд юм байлээ. Тэ өрсөлдөөн бол маш амар өндөр хаа прогийнх. Тэ ер нь бол про тамирчид гэдэг чинь ердөөсөө л энгийн одоо нэг аматур буюу энгийн тамирчдаг ялан дийлж гараад тэрний нэг төвшөнд дээшилцсэн гэсэн мэргэжлийн тамирчид орж байгаа гэсэн. Тэгэхээр тэр тамирчид чинь бүгдээрээ бүх юмаа үздсэн, бүх юмаа туулцсан, одоо ердөөс алдах ирэхгүй одоо бүгд дээд түвшний зэрэглэлт бэлтгэгдсэн тамирчид нэг дор цуглаж орж ийн бол гэсэн. Маш хариуцлагатай. Тий, ердөөс алдах юм байхгүй. Алдвал тэр чинь өөрөө про тамирчин биш болж тарж байгаа.
болоогүй байна. Түүх нэр байна хүнд гэсэн. дагаад хариуцлага. Тий. Одоо бид нар чи би хөтөл одоо жишээлбэл тийм шүү дээ. Тэмцээний оронд сайжрахгүй бол миний рейтинг он тийм байх гэсэн. Тэгэхээр сайжирч л явж байгаас одоо чинь 23 оноос хойш би тууштай про тамир тэмцээнд орж авч байна. 23 оноос хойш 7 тэмцээнд орсон байна. Одоо энэ бие хааг бүрдүүлэхийн тулд ер нь хэдэн жил хүч хөдөлмөрөөр зарцуулсан байх юм? Одоо би чинь 15 оноос хойш тууштай яг 10 жил болж байна гэсэн үг. Яг 10 жил зааланд ингээд яг юм төмөрчин тамирчин болж эхлээд төмөрчин болж байгаа баг нэг чи яв гэдэг гэсэн би төмөрчин хийдгээ гэдэг шиг те зааланд ингээд тасглаа игээл явж ирсэн гэсэн. Тэгэл тэрнээс хойш одоо 17 оноос хойш тэмцээнд орж эхлээд орсон тэмцээн болгондоо ерөнхийдөө бол мултарч үзээгүй гэх юм уу те дандаа ерөнхийдөө бол алт аваад явсан. Анхны тэмцээн дээр тий эхний тэмцээн дээр алт аваад хотын аваргаас эхэлж орж байгаа. Хотын аваргаас алт аваад, улсын аваргаас алт аваад тэгээд хойноос нь дэлхийн аваргаас мөнгө авчиж байгаа. Тэнгүүтээ аматур буюу одоо энэ юуны про тэмцээн байгаа шүү дээ. Тэндээс алт аваад тэнгүүтээ overall дээрээс нь алт аваад тэнгүүтээ про тамирч болсон. Яалч алтганаа муу юм байна. Яг нэг тэгээ алт аваад байсан ч хүмүүс ингээд намайг алтгаана гэдэг нэртэй болгочих жоохгүй. Ясам дээр болохоор алт гэдэг үг чинь болохоор миний аавын нэрний ихний үе нөхгүй. Алтан уйгийн гант болгохгүй. Өө тийм үү. Тэнгүүд алтан хуйг гэдэг үгнийг би товчлоод алт гэсэн. Тэнгүүтээ гант тулга гэдгийнх нь оронд нь өөрийгөө дууддаг нэр ганаа гэвчсэн. Ингээд товчлсон нэр багхгүй. Тэнгүүд хүмүүс ерөнхийдөө нэг алт ганаа гэдэг утсан. Авахаас өмнө товчлсон юм уу? Товчлсныхаа дараа алт авсан юм уу? Гэхдээ энэ чинь 2008 онд 2008 онд Солонгос ирэх гэж би Facebook анх нээжсэн байхгүй. Тэгэхэд л нэг алтганаа гэж нээжсэн. Тэгэл чигээр болоо. Бэлгшээлтэй юм шүү дээ. Бүр цаанаасаа өөрөө бэлгшээгээд ерөөд хүмүүс л тэгж яриад байдаг. Чи ердөөсөө алтаавдахаар бол алт гэж нэр өгсөн юм уу л гэж. Би яг тэгж л бодсон. Нөгөө алт авдаг болохоор л өөрөө алт хийсэн. Нөгөө бороо болохоор тамирчин болохоор пит мит болоо явчихдаг шүү дээ. Пит термэр гэдэг. Би сүүлд харин би гайхаад та. Сүүлийн би нэг 4 одоо мэрэгжлийн про тэмцээн байгаа хгүй. Энэ жил би 4 удаа тэмцээнд орлоо. Хятад орлоо. Хойноос нь Солонгост орлоо. Буцаж Монгол явгоотаа дахиад Хятад руу дахиад буцаж орлоо. Тэнгүүтээ сая Солонгост ирлээ. 4 тэмцээнд ороход дөрвөлөнд нь мөнгө авч байгаа хгүй. За яршиг бод Facebook-ээр нэрийг Силвер ганаа гэж нэрвч. Тэгж нэр өгд юм уу яршиг гэж бодлоо ш зүрлээ. Одоо 2008 онд анх Солонгост ирсэн гэсэн үү? 2009 онд ирсэн. Би 2009. Ямар зорилготойгоор ирсэн? 9 онд ч одоо нэг би ч нэг цэргээс 2008 онд халагдж ирэнгүүтээ гэрээгээр иржсэн байхгүй. Тэнгүүтээ гэрээгээр ирэнгүүтээ 4 жил 10 сар гэрээгээр ажилласан байхгүй. Тэгээд гэрээний хугацаагаа дуусгаад Монгол яваад Монголд очингуудаа тэгэл сургуулиудаа өргөжлүүлээд төмөрч болсон. Тэгэхээр түр нь 2008 оноос биш 2008 оноос эхлээд өргөжлсөн гэсэн мөлөө 10 оноос гэсэн мөлөө 2015 оноос эхэлж яг ингээд фитнесийн зааланд ингээд байнгын тууштай тамирчны юм шиг ингээд нэг зааланд ингээд бодибилдингийн зааланд фитнесийн зааланд орж эхэлсэн гэсэн. Тэрнээс өмнө болохоор зөвхөн хуваараа алдаг оног тэгээд дуртай гэрээрээ ч юм уу тиймэртэй. Энд нөгөө гэрээгээр ажиллаж байгаа хугацаанд ер нь төмөр өргөдөг байсан уу? Гэрээгээр ажилладаг байхдаа жоохон сонирхолгүй яг би ч одоо бүр багасаа сонирхдаг байсан байхгүй. Багасаа гэртээ сунаагаа, гар дээр сунаагаа, турник дээр сунаагаа тэнгүүтээ гизэнсэл хийгээл тэгэл нэг хоёр жижиг гэдэлтэй мөрний цал хийгээл ингээл сонирх явдаг байсан. Тэгээ нэг юунаас нэг юм Солонгос дахта ажлынхаа тэр нэг жижиг төхөөрөмжтэй олоод тавьсан. Тэгээ тэрэн дээр нэг бас жоохон дасгал энэ төр хийгээд дасглаа. Нэг ажил дээрээс нэг төмөрнүүд гагнаж жагаад гантил хийцэн. Тэгээ нэг жижигэн юм нарийнх нэмхэн төмөрнүүд байдаг гэсэхгүй. Тэр бүгднийг нэг нэшгээр ингэж тавьж жагаад гагнаад дунд нь турбаа гагнаад нэг 16 айлын гантил хоёрыг болгож гагнаад тэгээ будаад тийм гантил болгоо тэрэн дээр нэг бандан гизний бандан шиг юм олж ич тавьж байгаа тэрэн дээр дасгал хийгээд Солонгос тахтаа дийдэгс анх ирээд амьдралаа хоёр бандан дээр ажиллая гэдэг шиг. Хэдэн төврөн дээр ер нь бол хэлсэн юм шүү тий. Тэр нь бол яг бүр анханасаа бол
Бүр анханаас бол ингэж 10 жилээс эхлээл нэг өөрөө ч би ч жоохон бас хөдөлгөөнтэй сүхтэнгүүтээ амар жоохон хөнгөн шинхэн байсан байхгүй. Тэгээ арай жоохон намхан жисэн тэнгүүтээ жоохон хүүхдүүд дээрлэхгүй гэж бодож ч юм уу скол нэг юм цусанд нэг юм байсан юм шиг. Нэг тийм нэг удамд нэг тийм дайчин бүхийн удамд байдаг хгүй манай удамд эрдээсөө. Тэгээ эрдээсөө манай авч манахаас бүх гарах хэвээр даа гэсэн чинь би ч нөөрэ бүхэд дургүй байсан. Тэнгүүтээ л цусанд нэг тийм нэг юм дайчин тийм нэг юм хүч спортлог тийм хүчийг гаргах тийм захтансан газараа майжих гэдэг чинь нэг хүч гаргаж ийш нэг юм нэг тайвширдаг ч юм уу тиймэрдүү үе байсан юм шиг. Тэгэл дасгал масал хийгээл тэрүүгээр нэг кафе аваад тэгэл ген сайтай л хийсэн юм шиг. Тэгээс. Одоо ингээ анх гэрээний ажилтнаар иржсэн гана дараа нь гээд спортын бүр про тий тамирчин болоод баг ингээ урагдаад ирж тэмцээнд ордог солонгос болчлоо штэ. Тэр энэний ялгаа мэдрэмж нь өөрт чинь яг ямар. Хөөе амар гоё штэ. Одоо солонгос байна. Ерөнхийдөө солонгосод надад амар ээлтэй байдаг хгүй. Ягаад тэгэхээр би нэг өмнө байсан болохоор хэлийн мэддэг л амар тийм гэртээ ирж байгаа юм шиг тухтай хоёр дахь нутагтаа ирж байгаа юм шиг тухтай мэдрэмж авдаг. Дээрээс нь одоо ингээд солонгост амжилт үзүүлээд ирэхэд солонгосуудын тамирчид болон одоо солонгосын энгийн зөвхөн фитнесээр хичээлдэг хүмүүст нь хүртэл ингээл гадаа ингээл энэ тийм таарангот гана мистер гана хамт 6 дараалч те тэнгөт ингээл тэгээд 6 дараалал тэнгөт том Монголын солонгосын том тамирчдын ирээл сайн угаал гар барайл те тэгэл за хэрэн кондишн чигээрээ яаж ингээл бүгдээрээ тэгээд амар үнэлдэг болцсон. Тэгээ яалчгүй тэгээ нэг Азда ерөнхийдөө бас танигдсан тамирчин болцсон болохоор тэгээд сэтгэл өндөртэй л шүү дээ. Тэгээ солонгос багштай. Тэгээ солонгос багш маань ерөнхийдөө битээр яваад 1 жилийн нүр үзэж байна. Жилийн өмнө битээр манай багш хүү маань за чамааг би чиний би багш ч болёо, ментор ч болёо. Гэтэ чамаас мөнгө төгрөг авахгүйгээр чам би ментор ч болёо. Тэгээд хоёлаа хамтарч ажиллаж чи наа багшаар хөлийн зөвшөөрөл авчаач гэдэг. Тэгээ би чинь багшийн барилга хийж. Тэгээ чи наа харин Instagram дээр коуч гэдэг оруулаарай. Өөрөөр чанартай шав хэрэгтэй шүү дээ. Тий. Ерөнхийдөө тэрүүгээр чи өөрөө маркетинг гэдэг байна. Яг нь бэлэн хүн бэлдэж одоо энэ спортчин ингээ бас амар хэцүү шүү дээ. Одоо цаг орно, дээрээс нь хүч хөдөлмөрийн дай хүүний өөрийнх нь тууштай байдал, зориг тий ийм зоригтой хүмүүс ховор ихгүй юу? Нэг хэдэн тэмцээнд орлоо, ядарлаа боллоо, санхүүг нь ядарлаа боллоо, бие нь ядарлаа боллоо. Тэнгүү тийм хүнийг бэлдэж агсан төвшөнд аваачих гэж их цаг хугацаа ордог. Дундаас нь хаягтай тиймэрд ингээд шантрах ч юм уу тийм байдаг. Биеийн физиолог болон ген муутай хүмүүс бол тэгэл тийм миний төвшөнд ирэхгүй байхгүй ерөнхийдөө. Тэнгүүт намайг харчингуудаа шүлсээ хожуулж шүү. Ийм шүлсээ олчмаар шүү. Ийм шавьтай олчмаар нэгэл тэгээ над дээр ирээл чи над дээр уулзаадах гэж. Тэгээ би ч нөгөө хөөхөн бас лосоор жоохон ирээд идэв шиг л шүү дээ. Ирээд ашиг байдаг шүү дээ. Ирээд ашиг байдаг шүү дээ. Ингээд чинь намайг ирээд ч уулзаатаач. Тэгээ очсон чинь харин чи ингээд миний шав болчих ш. Тэгэх юм бол хоёлаа тэгээд чам дээр чи ерөнхийдөө би чинь бол болцсон байлаа. Ганц нэг тийм поз ч юм уу тиймэрдүү юм дээр чи алдаад байна. Тэр чи би засаадаг чи. Тэгээд чи намайг багшаар төлөвшөж хоёлаа мистер олимпиад гараад ингээд сайхан гоё явах гэсэн. Ер нь одоо ингээм Монгол тамирчдын тэмцээнд бэлдэх арга барил мөн солонгос тамирчдын энэ тэмцээнд бэлж байгаа арга барил дэглэм метр нь ер нь хэр өөр юм бол? Ер нь өөр шүү дээ. Тийм үү? Ер нь өөр. Солонгосчууд ч болохоор за яг ингээд хараад хар нэг юм дасгал техникийн хувь дээр бас нэг тийм олигтой биш. Тэнгүүд идэж ууж байгаа юм дээр ихэд одоо ерөнхийдөө гайгүй юм идэх боломжтой. Тэгээд хараад хад нэг тийм мэдгүй тийм зөөлхөн ч юм шиг тиймэрдүү байдаг шүү дээ. Шаргуу хөдөлмөрлөдөг биш ч юм шиг тийм байдаг шүү дээ. Одоо яг тэмцээндээ зориулж ингэж амар тийм итвч чармаалт гаргадаггүй ч юм шиг тиймэрдүү байдаг шүү дээ. Монголчуудад амар гүргэрч чармааш төсмөртлөө жоохон тийм юм тал дээр муу мэдлэг тал дээр муу дээрэс нь амар эго өндөртэй. Одоо миний үеийн одоо миний одоо надтаас наваг гарч иж яхад
гарч ирсэн тамирчид дээ шүү дээ. Тэгэл би манай Монголд нэгэл би анх гад өнгөж тэнцэнд орж эхэлж байхад ингээд LED ингээд нэг рингэн тогтцсон. Надаас өмнөх тамирчид одоо жишээл ингээд амар эго өндөртэй юм асуухгүй хүмүүсээс. Одоо өөрөөсөө сайн хүмүүсээс ч юм уу эсвэл тий. Одоо би энэс юм асуушвал доош орчихно гэсэн байдалтай тийм эго өндөртэй хүмүүс. Тэг асуухгүй гүрийгээд. Тэг тойруулаад мэдчих юм шиг мэдгүй байгаа юм шиг тий. Угаасаа мэдхгүй байгаа юмнууд асуухгүй байхгүй. Угаасаа тэгээд тойруулаад тэгэл яаж чинь гээл тойруулаад тэгэл асуух гал асууж чадахгүй тэгэл. Тэгээд тэрэн дээр алдаад ингээд амар тийм мэдхгүй юмудаа мэдгүйгээсээ болж алдаж байгаа. Оол нэг жоох юм засалж юм тий. Одоо жишээл над дээр л одоо ерөнхийд бол поз дээр алдчихээн тий. Би ч бас өөрөө позон дээр алддаг байсан. Ер нь засаал явж байгаа. Тэнгүүт одоо Монгол тамирчдын поз болон нүүрс ус дээрээс нь одоо нэг хизээ хаана юугаа идэж уухаа юу идэхтэй усаа заасах хэвээр тий. Тэр тал дээр ирдэхэд бол мэдлэг муутай. Тэгэхээр ер нь одоо ингээд тасгал хийж одоо хүчтэй их одоо хэмжээтэйгээр тасгал хийгээд бие мах одоо ингэж өөрчлөхөөс илүүтэйгээр хоол ундаараа бас илүү зөв зохион байгуулалттай хизээ юугаа идэж яах вэ гэдэг чинь бас илүү чухал байгаад байна. Тэгэхээр солонгочууд хит одоо дасгалаар нүдгүй байгаа ч гэсэн хоолороо зөв одоо орлуулад ч юм уу зөв зохион байгуулалттай явж байна гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө бол солонгочууд ерөнхийдөө бол хоолоо одоо би одоо солонгост ирэхэд баяр гоё идэхгүй. Яагаад гэвэл идэж уух хангалттай гоё идэг. Чанартай тийм чанартай бүтээгдэхүүн идэж уух амин нэмтэй бүтээгдэхүүнд их байдаг. Тийм. Тэгэхэд Монголд бол муу хатсан дахианы маха идээд ядраад цөмрөөд ингээд хичээлээд байдаг хгүй. Тэр чин солонгосч юм болохоор шал ондоо штэ. Одоо нэг калорийг харахад чинь ингээд бидний адилхан идэх хатуу хатсан борчиг эрдэн шиг тань цэж мах гэж яхад энэ чинь юу тэр махыг идээд ч янз янзаар болцсон амталцсан тий мөнгө л ээж их юм болоо та тэгээд янз янзаараа гоёор байж байгаа байхгүй. Тэгэхээр солонгос Монголд бол хэцүү шүү дээ. Миний бас ингээ анзаарсан зүйл нь сая таныг ярьж байгаа санаанд л орлоо л доо. Солонгочууд болохоор ер нь тийм биеийн бүтэц яс энэ төр бас гайгүй пропоз сайтай нэг эвдэрсэн биетэй гэж ярьдаг ш. Тийм биш. Ер нь айгүй тийм цэгцтэй юм шиг санагддаг. Монголчууд болохоор яг гоё тийм зэгстэй биетэд ингээ бүгд модель болоод ингээд бие томруулахгүй спорт явахгүйгээр гоо сайхан л гоё явчингуудаа яг нөгөө жоо шартай хортой дүрний хэлгээр те ингээл бие зөвөр ингээд нүдж байгаа хөгжүүлчихье гэд ингээд одоо төрхөөсөө цаанаасаа ясна нэг жоохон өөр бас нэг юм тэхбэр биш ч болно шүү дээ тий шугуун цэжтэй ч юм уу тийм байхад тэрийг спортлохоо ингээ хичээдэг хүмүүс бас амар их байдаг. Солонгочууд нь болохоор нэг зэгцэн ер нь айгүй зөв ясны бүтцтэй юм шиг санагддаг хгүй. Багаас эднэр чинь одоо бидний залуучууд бол хар ажил мэдлэлтэй манай монголчууд хийхгүй ба штэ. Монголчууд бид нар бол битүү хар ажил хийж байгаа л гэж байгаа штэ. Тэр ингээд тэр бүтц бас биеийн пропорц нь өөр байгаад тахаар солонгос хүмүүсийн тасгал энтрээ хийгээд явахад бас нэг хит их ачааллахгүйгээр ч юм уу авах боломжтой байт юм болов гэж бодсон. Ер нь солонгосч бас өөрөө бас нэг юу штэ. Тэр талдаа биеийн эвдрээгүүд юм зөв төрхтэй бие хатаа байж болдог. Яагаад вэ гэхээр анханасаа тэр чинь нэг спортоор хичээлдэг. Яг ингээд одоо тийм багасаа 10 жилд нь 2 спортыг чи сонгож хичээлэх хэвээр. Одоо нэг нь хөл бөмбөгөө нэг нь тэквондо тийм ингээд тэгж заавал сонгож хичээлд нь ордог ш 10 жилд нь тийм. Тэнгүү чинь жишээлбэл хөл бөмбөг тоглодог хүмүүс нь хөл нь ингээд гой хөгжөөд томорцсон гэж байдаг. Тэнгүүт ингээд тийм. Тэнгүүт одоо ингээд нэг одоо гэнтбол газрын софт тенс те тэнгүүтээ сакс волейбол те тэнгүүтээ ихэнх нь ч юм усан сэлтэх ч юм уу те тиймэрдэг хичээлээ сонгоцсон хүмүүс чинь далбаа ингээд том дээрээс нь ингээд одоо хоёр одоо ингээд анханасаа ингээд нэг спорт гэдэг юм чинь нэг талаараа хөг тоглодог юм биш байхгүй. Нэг талын гар бие нь хөгждөг спортууд чинь нэг тал юм биш. Хоёр гар бие бүтэн ингээд хөдөлдөг учраас хоёр зэрэг хөдлөөс нэг биеийн пропорцент зэрэг хөгжиж ирдэг. Монголд болохоор чинь ерөнхийдөө бол хар ажил хийсээр гал одоо ч юм уу нэг янз янзын юм хийсээр гал нэгдлийн гараараа үзэр нэгдлийн ясаар гал нэг ч юм уу биеийн пропорцент ажиллах буюу одоо нэгдлийн ингэж нэгдлийн юм сүмж өрсөөр гад хэвлийний болчихно хөтөлж дээр дор орох ч юм уу тий дээр орцсон энийг яаж авах гэдэг ямар ч арга байхгүй гэж байгаа. Тэр нь бол ямар ч байгаа. Тэгэхээр анханасаа яаж биеийн пропорц хөгжин болчингийн өгдөл хөгжин тэр хөврөл хөгжин гэсэн. Тэгээд
Тэгээд ерөнхийдөө бол бас бус нэг галбирыг бол булчингаар бол засч болдог. Томорсон булчин жижигрүүлж болдог. Жижигхэн булчин томруулж Хэсэгчлээд. Тийм хэсэгчилж засаж болдог. Тэр нь болохоор фитнес бол яг тийм тэрүүгээр даваа талтай байхгүй. Тэгэхээр нөгөө хувийн тасалжуулагч чинь Тийм, тийм шүү тийм, дээ. Түүнээс болоод бид нар зүгээр өөрсдөө очиод тасал хийх юм бол яг тэгжсэн бохоо ингээд ганцаараа очиод нөгөө нийтийн заалан тасгал хийдэг хүмүүс ямар нэгэн байдлаар ингээд буруу хийж мэснээсээ болоод бүр ингээд өөрөө л татах юм шиг болчдөг ч юм уу ингээд нүүр мөр нь хэлбэрэн хүртэл ингээд дээш доош болчдөг гэдэг. Тийм болохоор заавал эхэлж байгаа хүмүүсийн ялангуяа хувийн тасалжуулагчтай эхлэхийн зөв гэдэг. Сүүлийн солонгочуудаар нэг ялангуяа одоо байнга л хувийн тасалжуулагчтай спорт хийдэг болсон биднесийг тий. Тий. Ер нь бол хувийн тасалжуулалтаа эхэлсэн зөв. Одоо би эхлээд жоохон гайгүй болж байгаа хувийн тасалжуулагч аавна гэж явдаг бол буруу. Тэр нь бол буруу. Яагаад тэгэхээр анхнаасаа харин 4 сар тэр хүн зөвийн сурчгалт. Тэгээд сурчаад дараа нь цаашаа нэг өөрөөр хийгээ сурах тийм. Тэнгүүтээ нэг 2 сар болоод нэг чеклүүлдэг тийм. Нэг багшаа би тань дээр нэг тийм 7 хоног авчмаар. Бүх тасгалуудыг бүтэн нэг 2 удаа хийх хэмжээнд 7 хоног чиг авчмаар байна ч юм тийм. Тэгж хилээ тиймэрдүү үйлчлэгээ асаа аваад авчвал. Тэгэхгүй бол ерөнхийдөө бол хүн ингэ сурдаг. Тэр хүн биеинд нь тэр дасгал суугаагүй бол хэсэг явж байгаад мартаад буруугаар авчдаг байхгүй. Тэнгүү чеклүүлэх буюу 2 сар болоод ч юм уу 1 удаа 3 сар болоод ч юм уу 1 удаа ингээд бас хоёрын холбоотой байсан зүгээр. Одоо Монголд байгаа хүмүүсийн хувьд бол яг уу тэр чинь спортоор хичээлдэг найзуудтай ч байх тохиолдол тэнгүүд нөгөө зааландаа очоо бие биендээ хамтдаа тасгал хийдэг систем гэж бас байгаа шүү дээ. Монголд бол гэтээ солонгост байгаа монголчуудын хувьд болохоор нөгөө заалнууд нь ч тэр ингээд хувийн найзтайгаа очоод хамтдаа тасгал хийх ч юм уу тэгэх юм бол бас болдгоо. Яа тэгвэл заалын багшгээ тусдаа хийдэг хүмүүс байхад гаднаас хүн дагуулж ирээд хамт хийх юм бол бас болохгүй. За тэгвэл нөгөө багшийн аваад хийх гэдэг амар үнэтэй. Солонгос ч нэг хичээлийг 70,000 80,000-аас эхэлдэг шүү дээ. Нэг ганц цагийн хичээл. Тэнгүүд бас үнэтэй болчиход байдаг. Тэгвэл энэ бас солонгост байгаа монголчуудын хувьд бас гүн төлбөрийн ажил хийдэг. Хоол ундны хувьд ч гэсэн бас нэг тийм айхтар эрүүл чирэг бас одоо зарчимтай эдэд байх хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ орчинд өөрөө бас солонгост байгаад үдцсэн хүний хувьд ингээ анзаархаар солонгост монголчуудын хувьд энэ спортыг эрүүл мэндэд анхаараа ямар байдлаас ер нь хэрэгжүүлээсэ хуваарайч болтгой одоо энэ тэнд өөр аймаг тачаа нэг ганцаараа амьдарч байгаа хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд ямар хөө байдлаар дасгал сургалтыг хийгээсэ гэж ер нь зөвлөх байна. Нэгдүгээрт хооллолтыг бол зохицуулж болно. Хоолт бол одоо солонгос хоолнууд ч ерөнхийдөө бас гайгүй шүү дээ. Гайгүй идэгтэй гайгүй хоолод байдаг. Тэрийг нь одоо шил үйлдвэр дээрээс нь хэрэгтэйнүүдэд эргүүнүүд нэмээд юунтай өдрүүд бол бусдад өдрүүд бол скул бол нэг юм тунаа авч болно шүү дээ тийм. Ийм артаас одоо ингэ жижигэн 100 150 г тэгэл тунаа авч шүү дээ. Тэгээ будаа бол хаасаа гэж шүү дээ. Тэгэл уурглаг гоё юутай хоол, муу хоол, онцгой хоол бол тэр тунаага будаатайгаа болоод идэж шүү дээ. Тэгэхээр тэнцээс уурга авчин, омегагаа авчин, аминдим авчин, нүрсүс авчин. Тэгээд тэнцээ чинь нэг ячаа буюу тэр хоолнуудын юунууд нэг панчанууд нь байх ш. Тэгэл хоолол ичиж. Тэгэл тэр шиг сайхан хоол авахгүй шүү. Тэгээд тунаач мод энэ чинь үнэтэй биш шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь жишээлбэл одоо хүнд ажил хийж байгаа хоол гадуур хоолж байгаа бол гадуур явдаг бол тий. Тэнцэнээсээ тунаага аваа авчихлаа. Тунаа ч муутахгүй шүү дээ. Тэгэл хоолны цаг боллоо тэгэл юу чинь. Тэнгүү чинь одоо ажлын цаг чинь урт байж болно тэгээд одоо хуваар ийса идэг хүмүүс шүү дээ. Ийса тайз майз тийм хийдэг хүмүүс чинь цаг нь холддог. Ерөнхийдөө тооллох цаг тий. За энийг ээжэл дуусгачих даа гэсэн. Тий. Энийг ээжэл өдрийн цаг хоол ээжлээ. За энийг ээж дуусчихвал явчих гэдэг. Нөгөөд нь 3 4 цаг холдоод байгаа бол одоо нэг сайхан бэлэн уурган баар ич шүү дээ. Тэрийгээ сайхан юм сайхан нэг юмд багаад сүгэнд ичгэлтэй. Тэгээд тэр чинь бүтэн нэг удаагийн хоолны уургийг энержи бар гэдэг хэллаанууд тийм одоо протеин бар, энержи бар биш протеин барнууд. Тэр биш бас тустай ялгаатай. Тийм энержи барнууд ч болохоор зөвхөн нэг юм юунууд идэхгүй нэг юм хөөсөн чихэрлэг сахарлаг гэдэг шүү дээ. Протеин барнууд ч болохоор арай илүү уург ихтэй нэг удаагийн уургийн агуулгын хэмжээг дарсан, дээрээс нь бас үйл дарсан. Одоо тэр нэг Costco, Moscowд ерөнхийдөө хвчлэн байдаг тэр нэг доктор юу гэсэн нэг улаан өнгийн баар шүү дээ. Тэр чинь бол ерөнхийдөө бол амар үеиг дээрээс нь уурга агуулмж өндөртэй.
дээрээс нь тийм илд амир тийм янз янзын нэлон биш дажгүй амттай баар байдаг шүү дээ. Би бас тэрийг идчихдэг юм гэдэг. Дажгүй баар хэлдэг. Тэгвэл тэрийг ч аваад ажлынхаа хажуугаар амны 100 олгоод хэрэглэж болох нь шүү дээ. 100 ч биш тэр чинь бүтэн үл дарчдаг. Хоол юм уу тэр чинь? Тэр чинь протеин баар, хоолыг оруулж байгаа юм. Тийм үү, тэр чинь 100 гэж бодоо нөө хоолныхаа дараа идэд байдаг шүү дээ биш үү? Тэр чинь бүтэн калори бас өндөртэй шүү дээ. Тэрийг идэх юм бол хоол идэх ажиллах юм. Бас тэггүй ингэж байгаа байхгүй юу? Хоолноос хоол холдоодох юм бол дундуур нь тэрийг чи идэж үл дарж одоо бид нар чинь ингээд нэг тий 100 шишээ тэр чинь протеин баар гэдэг чинь ингэж байгаа байхгүй юу? Бид нар чинь ингээд булчингаа тижээж байгаа. Булчингаа тижээх уураг болон уураг холдоод ирэх юм бол булчингаа идэнэ гэсэн үг байхгүй юу? Дасгалдлага гэдэг. Тэнгүүд нь тэр үед нь уургаа тижээх гэж болж булчингаа. Тэнгүүд дундуур нь өлсөд байвал тэр баарыг авч явж байгаа л зүүндээ 2-3-ыг авч тэ өлсөдөх юм бол тэрнээс идээд нэг гэсэн идэж байна. Тэг өлсөх нөгөө цаг нь ойрхон байгаад байл яах вэ? Өлсөх цаг нь 30 минутын дараа дахиж өлсөөл нөгөө тэр идсэн 30 минутын дараа өлсөд нэг ямар ч нэг хэсэгтэй гайг болчихно. Тэр чинь бас овоо үеиг өвөл дарчин дээрээс нь уурга төгсөж байгаа учраас санаа зовох юм байхгүй болчихно гэсэн. Тэгэл тэр чинь бол бас нэг юм амар хайлдаг баар биш. Тэгээд гадааж бас мэдчихэмээр юм байна те. Бид нар ч бас өөрсдөө нөө мэдээлэл мэдлэг байхгүйгээс болоод. Тэгээд нэг дасгал хөдөлгөөн дээр бол одоо ерөнхийдөө бол энэ тэнд одоо ганцаарчилсан одоо н олуула хийж чадахгүй эсвэл бол одоо нэг хүн ойлголцохгүй ч юм уу те нэг слонсонтой багштайгаа ойлголцохгүй ч юм уу эсвэл нэг жоохон дажгүй болчих гэдэг ойлголцохгүй бол одоо нэг онлайнаар багш авчилж жишээлбэл би одоо жишээлбэл онлайнаар хүмүүс заадаг байхгүй. Тэнгүү чинь одоо жишээлбэл онлайнаар одоо нэг юм хөл биш шүү дээ те жижигхэн хөл. Тэгэл тэн дээр ойлголцоо тавиал би тэгэл энэ талаасаа тавь одоо тэр талаасаа тавь тэгж хийж ингэж дийлэг гээд хараад зүгцэж байна. Бид нар чинь өглөө эрт гараад явдаг. Тэгээд орой их орой унтдаг. Нойр бас айгу дутуу байдаг. Тэрэн дээрээ яг өөртөө шин тижилтэй тэр хоолндоо хүс авч чадахгүй болохоор би амар суйлдаал ядраад бүр ингээ юу дасгал масгал амархгүй бол юу дасгал хийж барах хаалж унтах гэсэн бодол төрдөг штэ. Тэр бодлыг хэрхэн давах вэ? Одоо шин тижилтэй хоол иж чадахгүй бол чи нийл хох болж байна гэсэн. Чи шин тижилтэй хоол идэж чадахгүй бол чи нийл хох. Тэр чи өөрийгөө чи тижээж чадахгүй гэсэн шүү дээ. Өөрийгөө чи эрүүл байж ажил хийж эрүүл амьдрах гэж эрүүл хоолоо хийгээд иж чадахгүй бол чи нийл хохч салхуурж байгаа шин ч тийм. Тэгээд ажил дээрээс хүртэл захиралтай ч юм уу хэлээ те чамд эрүүл айтайхан хоол өгөхгүй бол хилээд айтайхан мэдж чадахгүй бол чи нийл буурч өөр хөдлөө өөр өгөхгүй бол тэгээд шин тижээлгүй хоол идэх болоод ямар ярих вэ? Чиний буруулж харж байгаа юм тийм. Тэнгүү чи одоо гэртээ жишээлбэл орой ирээд орой тардвал ямар ч асуудал юу байхгүй. Ямар ч найраа байхгүй. Дасгал их тамиргүй бол тэгээд ямар ч найраа байхгүй. Тэгээл тэрийг л хий. Өөр фитнес дасгал хөдөлгөөн хийх цаг гарахгүй бол улам одоо амар ядарсан. Тэгээд өглөө эрт гараад бүр оройд ч ирээд байж иж илүү дасгал хөдөлгөөн хийх юм бол илүү ядарна гэсэн үг. Тэгэхээр хэрэггүй. Амарцсан дээр. Тий, амарцсан дээр. Гэтэ бусад өдрүүд нь хийх өдөр байх юм бол хийж болж чинь тий. Байнгын тийм ажилтай, байнгын өглөөнөөс гараад орой 7-ны 7 өдөр тийм байвал тийм байх юм бол тийм байх юм бол тийм байдаг хүмүүс байдаг. Одоо жишээлбэл монголчууд Солонгос дээрээд 1 жилийн дотор бист үхэн хатан гүр хийж жагаад өдрийн 2-3 ажил хийж жагаад газ мөнгө олоо буцъя гэсэн хүмүүс байдаг те. Тэр хүмүүс бол дасгал руу зүглээч хэрэг байхгүй. Тэрийгээ дуусаа хийх юмаа хийчээд завтай зайтай сэтгэл зүйтэй болсныхаа дараа гоё боёлын биетэй болъё гэсэн зорилготой байж иж гоё болно. Тэгээс тэр хүн бол гэж одоо өглөө 8 цаг 6 цагт босоод ажилдаа гараад орой 10 цагт орж ичээд дасгал хийгээд ядрагаанд ороод хэлээгээд унаад өгнө өстэй. Тэ? Тиймэрдүү хүмүүст бол дасгал зөвлөөч хэрэг байхгүй. Тэр хүнийг ядраагаад жинхэнэ шүүсийн сорж яана л гэсэн. Ер нь одоо ийм ачаалттай ажилтдаг хүмүүсийн хувьд 7-ны 5 өдөр ч юм ачаалттай ажилтдаг хүмүүсийн хувьд 7-ны хэдэн удаа дасгал хэдэн цагаар хийвэл үзмэр. Дасгал хөдөлгөөн эрүүл байгвал 7-нд 2 өдөр багт болно. 2 өдөр үү? Тийм зөвхөн дасгал эрүүл амьдрал ч юм уу тийм одоо нэг хөдөлгөөний дутагдлаас сэргийлье гэж бол 2 өдөр. Бас нэг жоохон нэг бие чангалаад явчих бол доотлон 3 өдөр.
За нэг жоохон бас нэг айтайхан болъё гэж бодож байл 4-5 өдөр. Тэмцээнд орё гэвэл 5 өдөр. Тэмцээнд орыг бол одоо тэгэл 7 хоногт орж 6 өдөр шүү дээ. Яа бас 6 өдөр дасгал юм. Тэгээд нэг өдөр нь амархгүй зөвхөн карж байна. Одоо өөхт бол өөхтөх. Тэгээ би л энэ Солонгост ч нэг харцсангуу бас залуучууд айгүйх тэмцээн уурлаа. Одоо монголчуудын тэмцээн хүртлэх байдаг болсон шүү дээ. Энэ их ажлын хажуугаар бас тэр тэмцээнд бэлдээд орж ийн гэдэг би үнэхээр биширмээр санагдчихсан. Тэр мундаг. Тэгээ ер нь бол тиймэрдүү хүмүүс их л ядарч ижил орж ийн гэсэн. Тэгээд дуртайдаа л явж ийн гэсэн. Одоо ийм баг штэ. Хүн ер нь дуртай юмда ядардаггүй. Дуртай ясан ч ядарч исэн ч хийгээл идэг. Одоо компьютер тоглох хүмүүс байдаг ч тийм. Тэгэл ингээ нойронд хүрчээсэн ч тоглоом арч сэргээл ингээ ившээгээл тоглоод байдаг тийм. Тэгээд тэрэн шиг бид нар ч одоо ингээ дасгал хийж чинь амар ядардаг штэ. Тэгээд амар ядарж байгаа мөртлөө ингээл биед илэхгүй мөртлөө зааланд ороод хүнд юм өргөөлөх байдаг. Тэр чинь дуртадаа л. Тэр нь ер нь эргээгээд эрүүл мэндэд хэр нөлөөлт юм ба одоо муугаар нөлөөлөх магадлалтай юу? Одоо жишээлбэл нэг ялангуяа Солонгост ажиллаж байгаа хүмүүс мэдээж үзэж байгаа юм чи ажлынхаа хажуугаар ингээд тасгал тэмцээнд бэлдээд ингээд нөө хоол молоо өөр баг нойргүй шахуу ажиллаж байгаа хэрнээ тэгэл хоолаасаал тэгэл усаасаал те тасгалаа хийгээл өглөө эрт орч хоолоо бэлдэж авчаал 3-4 цаг унтаад тэмцээнд бэлдэж ин тэр гэсэн хүмүүс байдаг хгүй. Яг мундаг байгаа ч гэсэн ингээд харахаар бас арай л бие бас алаад байгаа юм болов уу гэсэн мэдрэмж надад бол зөв хөв гүний үднэс төрдөхгүй бидэн биш буруу биш байгаа гэдэг. Ер нь ядарна зовно. Би мэдээж одоо ядаргаанд орно те. Тэр дуусна шүү дээ. Дуусах юм хийж байгаа байхгүй юу? Төрхөн зур. Тийм төрхөн зур одоо нэг шийдэл тэр тэнцэнээс одоо яг амар ачаалтай бэлтгэл чи ерөнхийдөө сүүлийн 3 сар тийм ээ. Тэгэл байнгын зөвхөн ингээл биеийн бэлтгэл хийгээл ингээл гой дуртуурлаж явж байгаа л яг тэмцээнд орох юм бол за нэг бүр агсан про төвшөнд тэмцээнд орё даа гэж бодвол 5 сар. Одоо тэгэл бас ядартлаа л юм шүү дээ. За тэгжэл доотл нь 3 сар тэмцээнд ороход 3 сар бэлтгэлж тэгжээд тууштай 3 сар тэмцээний бэлтгэл хийж ээж орно гэсэн. Гэхдээ сүүл рүүгээ хоолно хэцүүднэхээс их 3 сарын өмнөөс бүр амар дахин цээж мах дангаар нэдэд нэг гэсэн биш. Одоо ингээд ерөнхийдөө бол одоо үхрийн цул мах дахины мах цул махыг будаатай тий сайхан ингээд далаа нап байцаатай ч юм уу тий эсвэл ингээд одоо ингээд будаатай хуурга хүлээш нарийн мах тиймэрдүү юм хийгээд итгэж тэр чинь бол амар тийм зовоодох юм шиг. Одоо зөвхөн одоо өөр ч юм уу тэ нэг юм бууз гоошоор тиймэрдүүл хоолноос хүн дэрнэхээс биш. Байнгын тэгвч юу аа гэсгүй биш. Тэгээ сүүлийн за нэг 2 за бүдүүн байвал одоо өөхтэй байвал гэсэн үг шүү дээ. Өөхтэй байх юм бол тэгэл 3 сарын өмнөөс нэлээд карт хийгээл хоолны дэглэл махсагдаал. Тэгээ хэр их эртнээс ингээд илүүдлээ өөхө хасна тэгээ тэдэж нэ ядархан багсна гэсэн үг. Хэр их өөхтэй байж байгаа тулгаж тэмцээндээ бэлдэн төдий чинь хэл ядарна гэсэн. Тэрнээсээ болоод шантрах ч юм уу сэтгэл зүйн янд асуудалд орох нөхцөл байдаг. Бага шүү дээ. Ядраал явахгүй наагаад нэг илүүдлээ өөх нь арилахгүй байгаа дэрэнгүүт стресстэй ирэнгүүт ч өөхөө хасагдахгүй одоо нэг өөх хасдаг нэг процесс хэлцэн модал тий стресс гэдэг юм чинь бас амар юм байх шүү дээ. Бодсон солилцоог унгачдаг. Одоо жишээлбэл цуг байдаг ч юм уу те ажил төрлөөс ч юм уу эсвэл цуг байдаг нь ойлгохгүй ч юм уу тэр байх юм стресстэй л тэгэл тэгэхэд юм бол ядаас бодис солилцооч унаал илүүдлээ өгч хасдахгүй болол байх магадлал. Тэгвэл ийм тохиолдож болох одоо жаргалтай ингээм амар өөдрөг хүн ер нь юу ч эзэн таргалдгүй хүмүүс гэх юм тэр байдаг шүү тий. Тийм хүмүүс ингээ өөдрөг хүмүүс байх магадлал. Энэ нэг жоохон судалгаагаар ч юм уу, шинжлэх ухаанаас ч юм уу тиймэрхүү юм ярьсан байдаг. Ингээ хит их ууртай стресс авдаг хүн одоо турх нь маш бага байдаг ч гэдэг юм уу, өөхлөлт ихтэй байдаг ч гэдэг юм уу. Ийм юм байт юм болов. Байдаг гэж магадгүй. Би тэгтээ судалж үзээгүй байна. Ямар ч стресстэйгээр хүмүүс амар хийддэг. Иддэг хүмүүс байдаг. Скул стресстэйгээр хүмүүс хоол орхоо очдаг гэдэг тэгдэг хүмүүс байна. Тэгээ стресстэй ирэх юм бол ерөнхийдөө бодсон солилцоо бас унцдаг. Тэгээ нэг юу ч идсэн
таргалаад ус жуусан таргалаад нь гэдэг чинь тэр хүн бол бодис солилцоо унтсан байна л гэсэн. Бодис солилцооны явагдахгүй. Дархлаа унтсан. Дархлаа унаад тэгэхээр бодис солилцоо унцдаг байхгүй. Тэнгүүт игээд юу ачдаг. Илүүдлөх хасдаг очдаг. Тэнгүүт одоо ингээд тэгж одоо манайхан ч бас нэг амар огцон турж мураад байдаг шүү дээ. Тийм юу ч идэхгүй байж байгаа. Тэгэл хоол моол идэхгүй байж байгаа л амар их тийч карт гээл олон цагаар хоол идэхгүй зөвхөн суугаал тэр хүмүүс чинь дархлаа унцдаг хөөг. Дархлаа унаад бодис солилцоо ч муудчихдаг хөөг. Тэнгүүд бодис солилцоо ч унаад ирэхээр дархлаа ч унаад бодис солилцоо ч муудаад ирэхээр одоо нэг хоёр одоо аяг цөөвгөн идэж яхад тэрийг ингээд одоо нэг 2 цаг алхаж яхад шатаадаг байсан бол бодис солилцоо унтсан үед 2 аяг цөв идээд 3 цаг алхасж тэр юу н арилгах ч юм уу тийм л болчихдог. Тэнгүүд нэг одоо нэг бодис одоо нэг юу нэ арилгахаа болчихно гэсэн. Өөрчлөлт нь карт яасан ч одоо нэг өмнөшгөө идэхээр одоо бид нар ингээд иддэгшгээ идэхээр идчихсэн 80 кг-аар байгаад шүү дээ. Тэнгүүд чи өмнөшгөө амар ингээд хасаад 60 кг болчоод 60 кг бас болчоод өмнөшгөө хоолоо идэхээр буцаа тэрнээс илүү магтар. Тэгэхээр нэг бодис солилцоо гэдэг чинь тийм амар аюултай юм аахгүй. Тэрийг унгаахгүй тул бид нар уургаар тижээж явах хэрэгтэй. Тэр бодис солилцоо ядрахгүй, стресстгүй, одоо бодис солилцоогоо дэмжихтэй тиймэрхүү хэлж. Одоо энд болохоор нөгөө эмэгтэйчүүд чинь бас ингээ байнга хөдөлгөөтэй ажилладаг шүү дээ. Одоо буудлын цэвэрлэгээ хийх ч юм уу, сколын гадуур цэвэрлэгээ хийх, гал тогоо өтер хийх гэх тэгэхээр өдөржингөө ингээ байнга хөдөлгөөнтэй бүр үнэхээр одоо буудал муудлыг хийдэг хүмүүс бол бүр ингээ 1 минут ч баг ингээд баг суух завгүй ингээд байнгын гүүгээ шгшөө хийгээл тэгэл хоолтоо олгонгүүтээ бас тэгдэг хгүй ингээд жоохон махлах хүмүүс нь заас далимдуулаа сайн ингэж гүүж хөдөлгөөнтэй байгаа дээрээ юм хүн нэг сайн идэхгүй те нөгөө тарлуулга илдэг юм идэхгүй байж байгаа сайхан тураад авъя гэд ингээ хийгээд байсан чи эсэргээрээ ерөөс тухгүй байна би бүр өстэй амар хөдөлгөөнтэй ажиллаж байгаа тэгээ ерөөс юу ч идэхгүй байгаа гэсэн өмнө ч өмнө идгээсээ бүр бойлсон тэгээ өдөрт нэг л хоол ингээл баг шүлтээ баста жоохон юм идэл болчоо тэгээ би ерөөс тухгүй байна гэдэг. Тэр нэрс өөрөх нь бодис солилцоог ингээд зогсоодсон дархлаа нь унтсан байна гэсэн үг. Тийм ер нь бол тийм. Тэгэхээр тэрийг бодис солилцоогоо сэргээж дээшлүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр яаж одоо ямар аргаар хамгийн энгийн аргаар хэлэх юм бол одоо ингээд ажилт хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийн хувьд энгийн аргаар сэргээх юм юу вэ? Одоо жишээлбэл юу аа гэсэн чинь өглөө босоод ядаж өөлн дээр ашигтай бактерич. Тэнгүүтээ селенийн боо эрдэс бодис сонөх юм. Мультивитамин уу. Тэгээд ус сайн уу. Тийм ус сайн уу. Тэгээд эдрийг омега 3 тий B-ийн комплекс гэдэг эдрийг уугаад тэгээд хоолоо сайн. Одоо нэг юуныхаа одоо амининтэй одоо жишээлбэл уургаар баяг эслэгээр баялаг хоол ид. Тэгээд сайн амар тэгжиж тийм тэгжиж сайн сэргэж ирнэ юунд аяанда багаар. Тэгэхгүй үедээс хоол ахсадах юм бол тэгэл эрдөөсөө л буцаал эрдөөсөө л тархалсан. Огцом тэгж амар тураад жин хассан хүмүүс яваанда буцаад тэрнээс өмнөхөөсөө хүртэл ингэ буцаад тархалждаг. Өмнөшгөө идэхэд өмнөхөөсөө илүү тархалдаг гэсэн. Тэгэхээр контролд бас хэцүү болчих واخ. Тийм. Одоо Солонгост бас нөгөө Ханион гэдэг уламжлалт нэмэлгийн тураах бэлтгэлүүд бас айгүй их гарцсан. Тэгээд ерөн солонгос чинь тэр тураадаг бэлтгэл бүр хаасайг амар их зардаг болсон шүү дээ. Тэр ер нь хэр үр дүнтэй гэм бол огтуд хэрэглээ бол зүгээр шүү дээ. Одоо тэд нар чинь уламжлалт судалсан тиймэрдүү юм байл зүгээр. Уламжлалт юмнууд чинь эрдөөсөө байгалийн гаргалттай юмнууд одоо жишээл урамлаас гарч авсан юм байна. Тэгээд тураах цай мэй те тэд нар чинь зүгээр ууж захта эргэлж захта зүгээр. Гэтэ бас тгийг уулаа гэдэг эрдэс хоол идэхгүй ажиллахгүй. Тэр нэг хоолны дуршил бууруулдаг им тан гэдэг чинь тэд нар бол бас хэцүү. Одоо урмлын гаралтай юмнууд бол зүгээр юм те. Тийм байгалийн урмлын гаралтай тэд нар бол зүгээр. Ерөнхийдөө бол зүгээр шүү дээ. Тэр чинь хүн мэдээж тэр чинь хүний биед муу биш болоод баталгаажаад зарагдаж эхэлж байгаа хэвээр. Муу эсвэл зарагдаж эхэлэхгүй шүү дээ. Тэгэхээр амар үр дүн нөлөө үзүүлэхгүй ч гэсэн хэрэглээд үзэж байна. Тэгээ танаас ер нь хүмүүс хамгийн их ямар асуулт асууж байгаа юм? Надаас их хвчлийн хүмүүс зөв техник асууж ирдэг. Чи чинь тэгээд
өөрөө л одоо туулжил заалахгүй бол мэдгэдэг тий. Тулж заалахгүй л гэсэн. Яг нь бас нэг камераар харж болчих болно. Яа тэгэхээр би чинь тэгэхээр камераар хараад ойлгох төвшөнд ирсэн гэсэн ажиллаж байгаа булчин тий ажиллаж байгаа түлхэж байгаа хөдөлж байгаа үе гэдэрийн дээр доошоо харж байгаа мэддэг зүг ажиллаж байгааг нь мэддэг. Мэд хэмжээнд дээр болцсон гэсэн. Тэгээс одоо борогийн бороо өстэй. Тэгэхээр нэг хүмүүс ерөнхийдөө бол камераар хараад мэддэггүй. Ихэвчлэн хүмүүс одоо багш нар хажууд нь байсан ч зүг хийж байгааг нь зааж чадахгүй хүмүүс бас зөндөө байна. Бас сайн тамирчин болгон сайн багш байдаг. Тэ хүнд заах, хүнд булчин яаж оруулахыг зааж чаддаг, хүнд булчин яаж орохыг яаж яавал булчин руу орж байгаа, яавал зөв орж байгаа гэдгийг зааж чаддаг хүн байх хэрэгтэй. Нэг үеийг бодоход бас нэлээд залуучууд яг спорт руу зүгээр энгийн амьдралын хэм маяг болгоод орж эхэлж байна те. Заавал одоо нөгөө өмнө фитнест явж байгаа гэж бүү чинь тамирчин болгож байгаа юм уу яа юу лагийн гэдэг байсан чинь одоо болохоор тийм үү ямар гоё би ч сайн зав гаруул явах байсан эрүүл мэндэ бодоод гэж ярьдаг бас хүмүүсийнх нь сэтгэлгээ нэлийн бас өөр болсон юм болов уу гэж харж байна. Таны хувьд одоо мэрэгжлийн хүнээс харахаар яг энэ яаж харагддаг вэ? Уу амар сайн орж эхэлж байгаа шүү дээ энэ салбарлаа хүмүүс. Энэ өөрөө зөв байхгүй. Энэ нэг хүмчин ерөнхийдөө бол нэг хогширч биш хөшч өгдөг гэдэг бас тийм. Тэнгүү чин энэ дасгал хөдөлгөөн хийж ирүүл байгаад байгаа байхгүй. Одоо бас нэг юм бодлоо гэхгүй. Өдөржингөө хөдөлгөөнтэй байж байгаа шүү дээ. Ингээд энергиэр зарцуулаад ингээд юм хөргөөд ч юм уу сайн игээд ч юм уу эсвэл ингээд зөөгч мөгч ярьж өдөржингөө ингээд гүйсээр гэсэн. Энэ одоо ингээд надад кардио болчих юм байна. Баг тий. Ингээд өдөржингөө ор ингээд хораагаал татаал ихлээр энэ маань өөрөө надад дасгал болчих юм байна гэж боддог байхгүй. Тэгэхээр би тэр театргүй өөрөө ингээд зөндөө өдөржингөө хөдөлгөөнтэй ажилдаг. Тэгээд ороо нэрээр ингээд амарцсан нугаас нуруу амраа гэдэг энэ хөдөлгөөн бас энэ тасгал хоёр ер нь адилхан уу? Эсвэл тэс өөр ялгаатай юу? Яг хөдөлгөөн ихтэй хүн бол нэг ажил дээр амар хөдөлгөөнтэй тийм үү ингээл хөдөлгөөн хийж байгаа хүн бол ерөнхийдөө сайн байна. Одоо нэг суугаа унаас дээр тий дасгал хөдөлгөөн хийж эрүүл сарвал байх боломжтой. Тэгвэл бас тэгж ийгээд амин дэм хэрэглэхгүй ажиллахгүй бас. Одоо жишээл дасгал хөдөлгөөн хийгээл тэнгүүтээ хөлс гаргаал тэнгүү чинь эрдэс бодсон амин дэм чинь гадалж идэх хөлсөөрөө тэгэхээр сайхан ядаж мультивитамин тийм ээ CD омега ууж ах хэрэгтэй шүү тий. Тэгээд яг дасгал тал дээр бол тэр л гүцэхгүй шүү дээ. Булчин чангалж одоо нэг булчин ургаж би галбиржуулах тал дээр бол тэр хоёр ч бол шал хоёр өөр юм болж тарж байгаа. Нэг зүгээр л нэг нь болоод эрүүл амьдралын хэм маяг болж байна тий. Хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн. Дасгал гэдэг юм чинь болохоор булчин чангалж одоо дасгал хөдөлгөөн чинь ингээд болохоор булчин чангалж хөдөлгөөнийг сайжруулж байгаа. Одоо өдөржингөө алхаж явдаг хүн бол энэ одоо гоё юм уу энэ булчин чангарахгүй юу? Чангарахгүй шүү дээ. Тэгээ бүксээ гэж чангалаа алхаад явж чангарахгүй юу? Чангалаа алхаад бол чангарна. Тийм үү? Чангалаа алхаад бол чангарна. Одоо ингээд эмэгтэй хүмүүс тэгдэг байхгүй юу? Байнгын гизээ татаад ингээд явах юм бол сурчдаг гэд. Тэгэх юм бол ингээд гизээ татаад бүксөө чангалаад ингээ алхаад байна шүү дээ. Гадуур явахдаа. Тэгээ өсгийдээ ботлон өсчлөө гэж бодъё. Тэгэх юм бол энэ ингээд гидсний булчин болон өгзөгний булчин доорх уу? Нөлөөлөх үү? За ингэж байгаа. Наатан дээр ч болохоор гизээ байнга татаад явах юм бол гиз чинь тайлч нарийнхан ходоод чинь жижиг ингээд ерөөдөө гой болон зүв. Гэхдээ тэр чинь өөртөө байнга тухгүй мэдрэмж аав. Өгзөө чангалаад явах юм бол өгзөсний чинь магч сул биш жоохон чангал болно гэсэн үг. Тэгэхээр өгзөг томрохгүй гэсэн үг. Өгзөг томруулахын тулд булчин хүн чингээр хүн дээр ачааллуулах хэрэгтэй болж тарж байгаа. Сунж агшсан дасгал хийж булчин чинь томорно. Булчин ердөөсөө үүсч хөгжих нь процесс нь сунлаа агшлаа. Энэ процесс дээр булчин өгч тэгээд бүх цэцлүүд чинь сунж агшиж томорч байгаа тийм. Бүксээ ингэ чангалаа судлаа алхаад байлаа. Чангалаас унгалаад тасвал чангал болно гэсэн чинь. Томруулахыг хүсвэл нэг сунгаж агшаач гэсэн. Сайн сунгаж сайн гэж. Чи нэг газар дээр скват суугаад алхахгүй тодорхой шүү дээ. Доошоо ингээ тий сайн өвдөгнөөс доошоо сууж алхахгүй тодорхой учраас өгзөө чангалаад
явах юм бол чангал болно гэсэн. Одоо ингээд бас хүнд ажил хийдэг, ESA энтер хийдэг хүмүүс чинь хүнд юм айгүй өргөдөг штэ. Тэгэхээр нуруу бас их өвдөх тохиолдол ер нь дийлэх солонгост монголчуудад байдаг асуудал. Тэгэхээр энэ нурууны өвчнөг жоохон арилгах одоо тасгал ч юм уу тийм зүйлүүд юу байдаг вэ? Заавал одоо зааланд очиод хийхгүйгээр. Гэрээр асуулт зөндөө байдаг штэ. Жишээлбэл ямар хөө тасгал? Одоо жишээлбэл адаглаад дээшээ зогсож байгаа доошоо тонгоож биеийнхаа жингээр тонгоож дээшээ доошоо болох. Тэгээд дөрөв дүүлж жагаад нэг хөлөө дээш нь доош нь ингээд яваад нэг хөлөөрөө хоош нь ингээд жигээд ягаад. Тэгээд дээрээс нь газар тэгшгивч жагаад эндээс ингээд цагааргаа дээш ингээд гиз илгэн дээр ингээд цээж нь гизэн дээр ингээд гэд ивдэн штэ. Тиймэрдүү тасгалаар нурууны булчинг чангалж иж одоо тэр нэг таазнаас дээш булчингийн чангалж иж тэр чангарсан булчин чи дээд бие барьж өгөх булчинтай олж иж суулттай чинь яана гэсэн барьж өгнө гэсэн үг. Одоо ингээд дарагдсан байгаа булчинг дарагдуулахын тулд булчин чинь барьж өгнө гэсэн үг. Тэгтээ бас сонголт ихтэй. Сайн сонголт стрич буюу нэг сунгасан цалаад юунаас зүгдсэн ч юм уу те. Эсвэл бол нэг юм юу сунгасан зүгдсэн асуудал хийх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр одоо нурууны суултанд зориулагдсан тэр кулоказамин буюу үений тэжээл гэдгийг сайн авах хэрэгтэй болж байна. Тийм тусдаа витамин байна уу? Витамин гэхэд биш юм бэ те. Ерөнхийдөө бол эмийн сангуудаар зарагдсан юм. Тэ үений зарагдана зөндөө зарагдана. Тэгээд ерөнхийдөө бол кулоказамин тэгээд надад үений тэжээлүүд байдаг. Тэдрийг ууж өгч сунгалт хийж нурууны булчинг чангалснараа ерөнхийдөө бол гайг болно. Гэтэ тэр бүр нуруу чинь мэдрэлээ дараад хөлөө дагаж өвдсөн бол бас эмнэлэг дээр очихгүй болохгүй. Тэгээд хэсэгтээ бас хүнд юм нуруунд дээр өрөөжлөхгүй. Ер нь бол тиймэрдүү нурууны суулттай болсон хүмүүс бол 5 кг-аас дээш юм өргөж болдгоо ч өгдөхгүй. Тэгээд дээрээс нь тонгоож юм авч болохгүй. Босоогоор хөлөөрөө доош суугаад дээш гэж. Нуруу агт. Тий, ерөнхийдөө тэгж өгдөг. Хөлс гарах гэж бас нэг айгүйх аюул шүү дээ. Солонгост ингээл зуны халуун амир ихлэхээр хүмүүсийн хөлс амир гардаг. Энэ хөлсийг гарах нь ер нь эрүүл мэндийн талаасаа ч юм уу муу нөлөө байдгүй тийг бас тасгалын хүмүүс бас нэг хөлсөө гарах гэж бас хийгээд байдаг хүмүүс байдаг. Ер нь хөлс гарах нь нэг талаасаа зөв нэг талаасаа буруу аюултай. Ер нь дасгал хөдөлгөөгээд хөлс гарч ийна гэдэг чинь биенээс бас хэрэггүй тийм ээ арьс марс жонгоод хөлс гаргаад сайн. Гэтэ тэрийг дагсан тийм эрдэс бодис амин димээ нөхөж явах хэрэгтэй. Хит их гардаг бол дор ээж тийм амин дим буюу одоо нэг дасгал хөдөлгөөн гэдэг бол BCAA гэдэг нэг амин дим байдаг. Булчинг алдагдуулахгүй тулжуудаг нэг амин дим гэсэн амино биса гэж байдаг шүү дээ. Тэр шиг биса гэдэг юм байдаг. BCAA гэдэг. Тийм нэмэлт тий. Амин нэмэлт амин дим. Тэрийг уучвал зүгээр ажил дасгал хийдэггүй ч гэсэн өдөрт одоо нэг байнгын өдөржингөө гадаа ажилтдаг бол тийм бол тэрийг нэг халбагыг авч явж байгаа л өдөрт нэг 500 г осон нэг халбаг ичээл тэгээд сэгсэрэг дурчих тэр юугаа булчингаа алдахгүй эрдэс амин дэм нөхч ийн гэсэн. Өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад аюу холоос бас зориод ирсэн тэд маш их баярлалаа. Өнөөдрийнхээ подкастаар солонгост монголчуудаа зориулаад мөн солонгос улсад амьдарч исэн энэ орчингийн мэдрэх хүний хувьд өөрийнхөө туршлага өөрийн мэдлэгээсээ бас хуваалцаж манай солонгост монголчуудад нэлээд олон бас тип энгийн амьдралаачсан хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьж авсан баярлалаа. Тэгээд цаашдын подкаст амжилт хүсье. За өнөөдрийн бидний подкастыг бас дэмжиж Солонгос улсад солонгост монголчуудаа зориулаад эрүүл мэндс Монгол хамтын гэсэн урайдгаар хишиг махны дэлгүүр ажилладаг байгаа. Тэгээд манай энэ подкастыг дэмжиж бас танд бүтээгдэхүүнээ дээжийг явуулсан байгаа. Таас хүлээж аваад бас хоол хүнсэндээ ашиглаад амжилт чигийг мэдрээд дараа дахин бас тэр газрыг сонгоод өргөжүүлээрэ гэж хүсмээрэн. За баярлалаа. За өнөөдрийн дугаар ингээд өндөрлөө. Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Зааш тэ ажил амьдралд амжилт хүсье. За баярлалаа. Баяртай.